Тусан гош. Явахгүй юм чи. За дуутчлаа. Нэрэн ханаад дүрмэн дуутах. За доош чинь олж ин дээ. Орцсон бай. Орцсон уу? Орсон. За орой минь манайха төгжрөл дунд эхэлж байна. Тэгээ өнөөдөр бид монголчууд бидний арын шиг хон хамтлаг би болон Монголд арцсан хувьсгал ялцаас 35 жил явуулсан байна. 35 жил дотор монголчууд бидний ахуй амьдрал 10 багада 10 дахин дээшсэн байна. За мэдээж хүмүүсийн мөн чанар хүмүүсийн өөрсдийнх нь яг үнэн чанар нь бол маш өндөр болсон байгаа. Гэвч харамсалтай нь энэ хугацаанд социалистоор үлдсэн социализмаас хангалцдаг ухар мөчд юмд амархан гинэн итэмтгээ тийм хүмүүс нь байсаарлаа л та. Тэгээд энэ монголчууд бидний арын шиг болж хон хамтлагийн бидний арын шиг концертын нэрээр бидний арын шиг өнөөдрийнхөө лайвыг нэрлэж байгаа. Тэгээд өнөөдрийн зочноор маань хөлгөө дүү маань бас үзэл санааны маань дүү хөлгөө дүү оролцож байгаа. Тэгээд хөлгөө орой минь тахын дүү. За орой минь сайхан уртцгааж байна. Сайхан тэгээд яг өнөөдөр хоёулаа нэг юуник тойрч ярих гэдэг. Би яагаад энийг сэтгэх болсон бэ гэхээр бид нэг бабрахад болохоор загсны ой санамжтай гэдэг. Тэгээ манай соох болохоор тарганы ой санамжтай гэдэг. Магадгүй тийм ч байх. Монголчууд бид юмыг салан баагаа үлгэр нам хүүхэд байхад нэг урдах юм аваад дартах юм мартдаг. Ийм салан баагаа шиг амьдцгаадаг. Зах замбраагүй ингээд нэг сенсацийн хооронд амьдэрдэг. Яг мөн чанартай юу юм бэ гэхээр татвар төлөгч та бидний мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа энэ үйл явдал дээр ингээд бүгд ингээд нэг шуугаал мартдаг. Тэгээд энэ тухай ярих гэж байгаа. Тэгээд одоо жишээ нь анхны хөгжлийн банкны хулгай, тэгээд жидүүгийн хулгай, жижиг дунд үйлдвэрийн хулгай гэж 40 хэдэн гишүүн орооцолцсон энэ асуудал яригдчихсэн. Тэгэл харамсалтай нь мартсан. Тэгэл хөгжлийн банкны хулгайг мартсан, нүүрсний 44 их 80-ийн хулгай мартагдсан, Улааногоо автобусны хулгай мартагдсан. Тэгээд саяхны үйл явдлын ялангуяа Улаанбаатарын татвар төлөгч бидсэн Улаанбаатарт амьдарч байгаа учраас татвар төлж байгаа. Яагаад гэвэл хотын татвар 2% байгаа. Хаач орж суусан хотын татвар төлж байгаа. Яг копи улсанцсан тэнд хотын татвар байгаа. Тэгээд тэрийн Улаанбаатарт орж гарч байгаа хүмүүс бол нийслэлийн иргэд та нарын төлж байгаа татврын мөнгө чинь ийм цемент ийм сэлбийн голын хан болж байхад тэрийг нэг хэсэг шуугаал мартсан. Өнөөдөр ахаад нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр тэр юу талбай дээр нэг ийм одоо юу гэмтэй нэг тийм хоолны систем гэдэг нэг сачийн нийцэн тэгээд энэ мэн чинь ингээл мартагтаад ах юм уу? Би дандаа нэг ийм салан баагаа үлгэр шиг тэгэл дараачихын ямыг мартчихдаг. Тэгээд ийм маягтай баймараа. Тэгэд 90-ад оны ихэнх үед юу болж ирсэн? Эргээд бүгдөө нэг санах хэрэгтэй юм байгаа юм л да. Оромбог ариг гэл ташцран гэл нэг нөхөр гарч ирээд л ингээл оромбог аригтай болгож байна гэл. Тэгэл тэрэнд хүмүүс итгэдэг байсан те. Тэгэл нэг хар гаргийн аргангаар нэг эмэгтэй хар гаргийнхаа аваад яваад жирэмсэн болгоцсон гинэ. Алтан зүгцний ирэлт гэл ингээл тэрэнд итгэдэг байсан. Яг л тэр төрлөх мөн чанар маань юусоо арилаагүй байна. Одоо ослтгоо дээр алтаар бөөлждөг тэр хөвсглийн манай галтын хүүхэн мөнхөнд итгэдэг, жаргалахчлуу тэрэнд итгэдэг. Тэгээд энэ юм чинь одоо хүртэл арилаагүй байна. Одоо энэ хардаа ураанд ингээд Монголыг хорлох чинь яг сөнөөх чинь ёстой амир гэл юм. Улаанцаа амтан машинаар хөөж бахардаж алж байгаа тэр нөхрийг харчаад уран хортой учраас ингэж нэгэд юм галзуу юм бодож олж идэг. Машины чинь амтны чинь машинаар хөөвөл бахардж унаа штэ. Тэр чинь лавер биш лаборатори шинжилдэг те. Тэгээ энэ бүх зүйлийг ингээ одоо хүртэл юм. Тэгэл тэнцээ харж байгаа мардан киног үзмүзгээл ингээд юм галзуу эрүүл бус байгаа. Бид нар чинь яг бид нар 90-ад оны тэр энэ бидний арын шин яг л хിവэрэ байгаа юм байна. Бид юусоо юм нэг. Гэхдээ мэдээж хүмүүс сайжирч байгаа. Гэхдээ ийм хүмүүс олонх байгаад байна.
Өөрөөр хэлбэл тэр социалист лагерын үед итгэдэг итгэл үнэмшилтэй эсвэл тэгээд тэр ухар мөчд шууд юмд итгэдэг. Яагаад ийм юм гэж өөртөөсөө асуудгүй хүмүүс маань олон байгаа юм л та. Одоо хүртэл тэр социализмын үед зохиож өгсөн, Оросуудын зохиож өгсөн 51 оны алтын хувьсгалын өөртөөх нь зохиосон 30 жилийн ойгоор 54 онд Монголд орчуулагдсан тэр бүгд Монгол ард улсын түүхийг өөрсдөө уншаагүй байж уран сайхан киногаар тэр түүхэд итгэдэг. Тэгээд тэр агуу Сүхбаатар байсан л гэн чоо болсон агуулг нь юмжүүн цэдэн бэлмэстөө Монголыг гайхамшигтай болгосон гэдэг ийм галзуу юмд итгэдэг нь Оросын зохиож өгсөн түүхэд итгэдэг. Ийм хүмүүс хүн сүрэг нөгөө ард түмэн маань байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тухай хоёул жоохон ярьж ингэж хүмүүст жоохон яг юу болж ирснийг эргээд хүмүүс санах ёстой. Ялангуяа тэр 90-ад оны ихэнд тэр одоо бол хар гаргийн хүн аваад жирэмсэн болгоод ингээд Монгол эмэгтэйг буцаагаад гэрийнх нь гадаа буулгацсан гинэ гэдэгт итгэдэг хүн ер нь байгаа болоо чи юу гэж бодож байна? Одоо арай байхгүй л үгүй гэж найдах юм шүү дээ. Тэгээд найдах тэр зэрэг ер нь яг саяны тэр хар гаргийнхаа өдрөг гэхээс илүү юу гэдгийг мэдээлэл хүн болгон ухаалаг уцтай болцсон өссөн мэдээлэл олж авах боломж нь хүн болгоны гар дээр атганд байж хахад ингээд шинжлэх ухаан ч гэдэг юм одоо юу гэдгийг зайлшгүй хөгжил дэвшлээ шаардлагатай амархан зүйлүүдийг эсэргүүцдэг хүмүүс бол ер нь хизэнээс л байгаад идэх юм байна. Гэж л одоо боддог боллоо сүүлийн үед тий. Нурааны эсэргүүцэж байгаа. Гэтэ энэ хэд маань ер нь зүгээр яг би зүгээр бодоод идэгий. Тэгэж эсэргүүцэж байгаа хүмүүс мэдхгүй биш мэдчихэж байгаа зүгээр санаатай тэр тэгэж эсэргүүцэх нь өөрсдийнх нь тийм ажил юм байна л гэж бодоод байгаа. Буюу цаанаасаа одоо юу гэдгийг нэг даалгавартай байдаг юм уу? Тэгэж эсэргүүцсээрээ нэг жоохон орлого олдог. Нэг тавааран цаас олдог. Тийм л байдгийн байна гэж бодоод байгаа. Тэгээ хамгийн гутамшигтай нөгөө дотор муухай оруулдаг нь бол тэрүүнийг нэг их тийм их орны төлөө, газар шорооны төлөө гэл ингээл хүн болгон орилдог болцсон. Тийм л муухай явдал болоод тийм. Хар гаргийнх нь ирээд ингээ аваа авчлаа гэдэг юм бол одоо байхгүй хөө. Одоо баг тиймэрхүү юмд итгэх нь холбоо байгаа даа шүү дээ. Тийм учраас тэрийг яриад байгаа. Одоо алтан цогцны ирэлт эдэргээл дожоод орж байгаа хийжсэн нэвтрүүлэг улсаараа итгэжэлээ шүү дээ. Нэг нөхөр тэнд үхэхгээл тэр алтан цогцыг олж юм бол монголчууд тэр чигээрээ баяжчихна гэдэг нэг юм гин тэн юмд итгэдэг. Яг одоо хүртэл нэг тиймэрхүү маягтай юмд ингээ итгэдэг хүмүүс байгаа. Жишээ нь чи сая эсэргүүцлийн тэр жагсаалын тухай ярьчихлаа. Сонио хэсэг өгчлөө. Новар гэж жагсан штэ дан хэрэггүй гэд та нартай би ч бас очиж исэн. Тэгээд дайныг эсэргүүцгээгээд ингээд тэгтэл тэр эсэргүүцлийн нөө наадам гээл та нар жагсан те. Тэгээд тэр эсэргүүцлийн энэ үйл явдал дотор ч одоо юу вэ гэхээр та нарыг барууныхнаар санхүүжүүлсэн, сүүлдээ хятад санхүүжүүлсэн гэж ярьдیں۔ Те. Ер нь тийм би зөвхөн нэг юм төлөв баттай итгэж байна. Хэрэг бид нар гаднаас янз бүрийн санхүүжил өгдөг бол хамгийн түрүүнд дүүжлөрөө олсон дээр очсон байгаа л да. Яагаад гэвэл ерөнхий сайдын занал хийлээд байгаа шүү. Гадны агентууд байна. Өнгө төвсгөл хийх гэж нэгэд. Тэгээд ийм учраас би бол энэ та нарт тийм байхгүй баттай итгэж мэддэг хүн. Яагаад ийм яриа гараад идэх гэж боддгийг. Гэхдээ чинь тэр хин нэгний эсрэг бүлэг нөхдөйл ирэх ашиг зөрчигдөд байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр одоо ингээл эсрэг үцэх тэр зэрэг хавийн юм аваач наагаал ингэдэг чинь тий. За тэр чинь бол хэд хэдийн болсон ковидын үеийн жигсаал тий. Нүүр дабл стандарт одоо бүх хүмүүсийг үндсэндээ бол орцсондоо гэрийнхээ хаалгаар орцонд гараа зогсохыг нүртэл хоригдсан шүү дээ. Гагнцсан байсан тий. Тэгсэн ернэ онцгой комиссийн сайдын эхнэр нь улаан шугамд аваад ээж ав дээр эмнэлгээр хийсэн явж идэг гэл. Тэгэл энэс бол нүүр дабл стандарт. Ягаад даргын эхнэр эргэн хоёр одоо ийм ялгаатай байдгийг гэдэг дабл стандарт байна гэж л хэлсэн. За ингэж хорж байгаа нөхдүүд бүх бизнес аж ахуй нэгжүүдийг дампууруулчаад өөрсдөө олох тэр зэрэг дарга нар наадья гэдэг шийдвэр гаргасан байхгүй. Энийг манайхан одоо ингэж ерөөсө анзаардаггүй ингээд хольж утгаад идэг. За тэрийг айгуу сайн тайлбарлаа. Дарга нар наадья л гэсэн байхгүй. Хөл хороо хിവэрэ. Гэхдээ зөвхөн дарга нар наадна. Тэр морь уралдуулдаг бүх барилдуулдаг хүмүүс нь бүр инээдтэй шүү. Бараг хөл хорооны дэглэмийг сахиж бүх барилдана гэдэг ингээ албан ёсны
эвлийн богуурлыг явж ирсэн шүү энэ засгийн газар чинь. Тэгээд тэр чинь одоо нэгэсэндээ биедээ хүрэлцэхгүй л гэсэн үг шүү дээ. Тэглэм чинь тийм байсан шүү дээ. 1.5 метрээс дотгош харилцаа одоо үсгэж болохгүй ээлж дараал банкны очир хүртэл тийм байна энэ юу юучлээ гэж хэлсэн аа. Наадамд бол ерөөсө дарга нар наадчи уяачид очиод наадчи энүүнийг телевизээр дамжуулъя гэдэг ийм шийдвэр эхлээ гаргасан байна. Тэгээ бизнес аж ахуй нэгж амьдралаа аваад явах бүх юмыг хорчоод яахлаараа баяр цэнгэл наадмыг за наадъя бөөнөрөө наадъя гэсэн байна. Тэгээ дарга нар биш. Усаараа л наадъя тий. Нөө наадам чинь дарга нарын наадмыг л хуулийг гэсэн. Тэрний өвчнөд харин нийтээрээ нөхдүүд чинь бантаад шийдвэрээ цуцалж нийтээрээ юу асан шүү. Тэр чинь бүр хүн чанартай болвол ард түмний бүгдний одоо эрхийг нь эдлүүлж наадуулсан тийм одоо шаардлага байсан. Би бол яг тэр талбай дээр бол тэр байгаагүй очиод ихтгэл үнэмшлийн хувьд хамт байсан. Энүүнийг дахиад нөгөө нэг хятадаас хэдэн дүүрэг авчлаа энэ төр гээл баруунаас санхүүждэг энэ төр гэдэгтэй адилхан нөгөө нөхдүүд чинь өөрсдийнхөө хүсснээрээ хийх гээл тэр их мэдлэлтэй нөхдүүд чинь сувдаг шуналтай ингээд улаар нь дайрч байгаа ямиг л зогсоочоор буцаагаал харлуулж байгаа юм байхгүй. Энэ ерөнхий сайд ч одоо тийм юмдаа гаргуун биш тий. Өөрийнх нь хүсэл сонирхолд тачаадалт тий нийцээгүй болвол одоо тэгэл сайхан ухаж төнхдөг юм уу одоо тэгэл хинээгч харлуулдаг л тийм бүтэн багтаан биш тий. Тэрнийхэн байрлал нь гэргээ тааврын 15 давхар гинүү соём хаанх гинүүний тийм байдаг гэл. Сүүлийн нэг эдээ сарал шуугч шиг. Тэгээд нөөөр бол дэлхийн нийтийн одоо хүн төрөлхтний үнд зүйлийн төлөөл тэмцэл тэр Украины асуудал болвол хоёр улсын одоо үйл ойлголцол дайн байлдааны тухай асуудал боловч нэг ялангуяа Монголын одоо арчлал Монгол хүний эрх чөлөөнд бол шууд эрсдэл учруулж байна л гэдэг л юм. Тусгаар тогтносоор дараад орчиж байгаа тийм. Гэтэл ийм л тэмцэл байсан. Тэгэл тэрүүнийг бас харлуулдаг. За тэрэн дээр бол үнэхээр эсэргүүцэж байгаа хүмүүс бол тал нь зориуд байдаг бах. Тал нь үнэхээр одоо юу гэдгийг мэдлэг мэдээлэл дутуундээ одоо эргүү юм ярьж байгаа. 100 жилийн өн дээр чинь ингэдэг байхгүй юу? Үндэсний ууламжлалыг устгах гэлээ гэсэн тийм юм үнц гаргаж ирээд тавьчихдаг тийм. Тий, нүүн наадам дээр үү? Тий. Тийм. Гэтэл яг мөн чанартай бол хамтдаа л наадах гэсэн шүү дээ. Тий. Дарга нар тустай биш. Тийм юм бол яагаад энэ олон аж ахуй нэгжүүдийг дампууруулваа тий энэ л байсан юм бол та нар наадаж болдог байсан юм бол энэ олон аж ахуй нэгжийг яагаад дампууруулсан? Нэгэнтээ ингээд та нар ингээд наадчаа гэж байгаа юм бол тэгвэл наад хөл өрөөний дэглэм гэдэг аз чих бодлоо биш үү? Тэгээ бүгдийг л наадуул та. Яг л ганц дарга нар наад тийм байл гэдэг л асуудал байсан. Нөөд дабл стандарт чинь бас л тийм өстэй тий дарга нар тэтгэл болсон шүү дээ чи орлоо гэдэг юмхтэй тий самар шадар сайдынхны ихнэр Улаанбаатар аваад халдварт руу орчиж байгаа шүү дээ. Тий, тэр үеэр чи айгүй олон харамсмар зүйл болж ирсэн шүү дээ. Одоо зүгээр ингээл энэ зүйлийг ярихад хүртэл хэцүү төр чи. Тий, одоо нэг жоох охин ээжтэйгээ уулзъя гэж буугаал чадаагүй шүү дээ. Тий, тэгэл тэр тэгтэл зүгээр нэг эрх мэдэлтэд дулдуудсан тийм хүн бүх 20 цэрийн журмыг зөрчүүл яхлаарэ тийм хоёр стандарт байдаг. Тий. Гэтэл тийм л хэрэгцээ шаардлага байсан. Тэгээд харлуулж байгаа болгоно л яг үүндээ засгийн газраас санхүүжилттэй тороолууд л ирсэн шүү дээ. Одоо бодит тийм нэг өөрсдийнхөө эрхийн эсрэг явсан мөнгөний төлөө явсан хүмүүс байсан шүү дээ. Өөрсдийнхөө эрхчлөөний эсрэг л явсан хүмүүс шүү дээ. Одоо жишээ нь нөв наадам дээр нөвар дээр бас яг тийм байхгүй да тий. Тэгээд тэрийг ингээд энэ тусгаар тогтносон улс руу ингээд хин хүчтэй эзлэн төрөмгийлээд байж болтгоо маа. Энд чинь тавьчаар зэрэгцсэн очих тухайлаа ойлголцтой. Тэгээд дан хэрэггүй гэн гуталтай тэгээд тэнд аваачаал ингээд хүмүүсийг ингээд их тийм сонин ойлголттой. Хүн төрөлхтөн бүх түүх цаг үедээ ерөөсө 3 зүйлийг л даван туулахыг хичээж ирсэн гэж одоо ихэнх түүхчид, түүхийн философичид ингээд үзээд ах шиг байгаа. За би тэрнтэй бол ерөн санал нийлдэг. Юу ихтер нэгдүгээрт бол өлсгөлэн
Тэ? Хоёрдугаарт бол өвчин зовлон. Гуравдугаарт нь бол дайн байлдаа. Энэ гурван асуудал хүн төрөлхтний бүр ерөөсөө ингээд шийдэж чаддаггүй те ийм асуудлууд байсан. За энэ нэг бол ерөн зөвөр ингээд харцангуй сүүлч шийдэж байгаа гэж үзэж байгаа. Одоо 1950-ад оноос л ерөнхийдөө бол хүн төрөлхтний дэлхийн нийт хүн төрөлхтний тал илүү хувь нөлөөлсөлөнгөөс ангижрлаа гэж одоо аль биесээр мэдээлэгдсэн тий. За тэгээд ингээд тэн дундаас одоо онцолж ярих гэдэг хоёулынх нь их таймнаар зэрэгцээ орших гэж сая таны хэлж байгаа. Энэ олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд байгуулагдсан. Нөгөө нүүб гэдэг тийм үү. Одоо бусад бүх байгууллага. Ер нь энэ альва улс орнууд хоорондоо үйл ойлголцлоо их тайванч дипломат аргаар шийддэг байя. Энэ хүчирхийлэл бол ерөөсөө сайн үр дүнд хүргэсэнгүй гэдэг. Энэ бидүүсийн түүхэн бүх цаг үеийн алдаа юм байна гэж л ойлгосон учраас энэ дайн байлт зайлсхийя гэж. Ингэж тохирсон нийтийн одоо олон улсын хилцэл дэгж байгаа юм байсан шүү дээ. Тэр үнийг ингээл эвдээд орчлоо. Энэ тэгээд зайлбаргүй эвдэгчлээ. Харамсалтай зүгээр би бол тэгж л бодож байна. Одоо бол тэгээд сая өнгөрсөн 7 хоногт чинь хятад Тайваны хилийн ойролцоо яг л байлдааны сум байлдааны тий сургуульд хийлээ шүү дээ. Тэгээд гэхэл тэгээд талд ерөнхийдөө нэг тиймэрхүү нэг хуучин дайнч байдлууд зэрэгж байна. Япон төсөвтэй боллоо, Герман төсөвтэй боллоо гэл тий. Асар их мөнгө тавьж байна баруун тий техниктэй. Тэгээд энэ тэгэхээр чи бид нар яг тэрүүгээр ингээд хөөцөлдөж аюулгүй байдлаа дипломат арга замаар хангаж чадж байгаа гайхамшигтай ололт амжилттай яг тэрэндээ иймэрхүү зэвсэглэл хөөцөлдөх те батлан хамгаалах талдаа бид нар ер нь хөөцөлдөө хаа өрөх вэ гэдэг чинь те асуултын тэмдэг болчиход байгаа хгүй. Тэгэхээр зэрэгэл бид нар одоо юугаа барих юм? Инх тайван байя, инх тайвнаар зэрэгцэн оршоо гэдгээл барьж шít те. Тэгээ бид нар чинь нөгөө нэг цахим гав нэг жил зүүсэн. Тийм та нар цахим гав зүүсэн. Энэ дашгүй нөгөө таны юу яач? Камерыг ашиглаад зүгээр тэрнгээр үнхээр бахархдаг. Тэгсний үчинд бид нар тэр нүүпийн бид нар чинь талбай дээр нүүвар их тайван бай гэдэг ингээд уриал ууцсан бариад гарч яхад яг тэр цаг мөчийн хэдхэн цагийн дараа нэгдсэн үндэсний байгууллагын санал хураалт болж исэн байхгүй. Тий. Манай засгийн газар бол түтгэлцсэн шийдвэр гаргасан, санал өгсөн. Гэхдээ тэнд олон улсад харагдахад иргэд нь бол дайны эсрэг тийм үү гадаад бодлогынхаа үжил баримталтай хамт байгаа юм биш үү гэдгийг бид нар тийм үү одоо хоёр монгол хүн гэдэг одоо ингээд ад үзэгдээд байгаа тэр залуучууд дэлхийн нийт харуулж чадсан байхгүй. Тэнд яг үнэндээ тэр хөдөлж чадахгүйсэн засгийн газрын тусалсан байхгүй. Тийм. Тэрнийхээ төлөө 1 жилийн гав зүүч. Тэгсэн шүү дээ 1 жилийн гав зүүч шүү дээ. Тэр чинь явсаар ковидын хулгайг илчлэх гээдсэн. Тэ очоод үндэсний телевиз дээр мэтгэлцээ гэсэн энэ чирээг үсээр сайдараасан. Тэр чинь 20 их 80-ийн төсөв гаргасан шүү дээ ковидэр энэ хулгайч удаж. Тэгсэн. Зарцуулсан тэгээд юу ч болж байгаа. Тэгээд тэр одоо хоёулаа нөгөө сэргийн саны яагаад марчдаг. Үнэхээр одоо би ч улс төр судлаач мэрэгчлээ юм. Үнэхээр болж байгаа үйл явдлуудыг гүйцэд санах тийм завдал алга. Үнэхээр гүйцэд санах завдал алга тий. Гүйцэхгүй шүү дээ одоо. Тэр нэг шинэ хулгай нөгөө шинэ хулгайгаараа дарагдал ингээл явдаг болчихлоо. Тэгэд Монгол улсын засгийн газар бодлого гэж юм байхгүй болсон. Тэгээ бид нар улсаараа хулгаал ярьдаг болсон. Засгийн газарт байгаа дээрэмчт нь тэгээ 0.1 толгойлж байгаа энэ дээрэмчд хэрхэн яаж хулгай хийсэн тухай, улсын их хурлын гишүүд нь хэрхэн хулгай хийсэн тухай хэрүүл ярьдаг болсон байхгүй юу. Тэгээ тэр хулгайлуудаа бид эргээд татвар төлөгч та бид эргээд тэр мөнгөө эргээд нэхэж чаддгүй. Ийм нөхцөл байдал бол орчод байгаа юм л та. Одоо зүгээр ингээд аваад үзэх хэрэгтэй юм байна. Оюу толгой ашигтай юу ашиггүй юу Монголд хэрэгтэй юу хэрэггүй юу тухай хэрүүл хийдэг гэсэн байхгүй бид. Үйл ахуй үед бол нийслэлд метро хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Энэ баруун дөрвөн замын чинь энэ бүр тэр юунуудыг ингээд уулзууруудыг ингээд байхгүй болгох нь хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Тэ? Давхар зам хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Энэ гэр хорооллын дахин төлөвлөгөөд байгаа юм чинь хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Дандаа юм бүтээлч хэрүүлүүд явж исэн байхгүй юу? Тий. Одоо бол нийслэлээр зүгээр нийслэлээр л аваад үзэхэд
Нямбаатрын хулгайн тухайд ярьдаг болсон байхгүй. Энэ ингээ 28 их найд төгрөгөөр нэг юм сэлбийн 70 босгодог байна. Энэ ингээд хулгай хийцэн байна. Энэ бордюрын хулгай байна гэдэг. Бордюрын хулгай байна гэл бид нар чинь ингээд улсаараа хулгай ярьдаг болсон байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бүтээн байгуулалтын тухай, энэ бүтээн байгуулж байгаа зүйлийн тухай бол огт ярих болсон. Бид тэгээд энэ ягаад би өнөөдөр энийг ярмаар санагдаадсан бэ гэхээр хүмүүсийг эргээ санаач юмнуудаа. Тэр нэг сенсац гарч ирэхээр нөгөө юм мартдаг. Одоо тэр ковид үеийн хулгайг бол отоо хүртэл тайлагнаг байгаа шүү дээ. 0 эрдэнэ засгийн газар. Эдийн засгийн газар лонцоо байдал зарлал бүгдөө нэг хулгай хийсэн шүү дээ. Нэг маск 20 мянгаар шахажсэн биттэй. Марцсан уу? Энэ гайхамшигтай тоонууд явдаг тий. Тэгэхээр энэ тухайл ингээд жоохон ялангуяа хоёул энийг жоохон яри гэж бодохгүй яах нь. Гэхдээ одоо тэр ингээд яалж байхгүй ингээд үеүдээ хуваах юм бол за 2009 оюутлын гэрээ хийгдсэн хүртэл тий эн чинь юу гэсэн үг 19 жил орчлоос хойш. За ингээд эдийн засгийн багтаамж дотоодын нийт бүтээгдэхүүн айл айл нь одоо 1000% өссөн гэдэг байгаа шүү дээ. Тий 10 дахин өсөж чинь хэд дахин мөлөөж тий 10 дахин 1000% өсөж. 10 дахин. Тэгээд ингээд 12 онд арчилсан нам олон болоод олон болоод тий олон болж чадаагүй. 36 ч илүү 35 ч илүү тий тэр авчаа болоод ингэсэн. Тэр үе бол гарцаа авахгүй биднээс хувьд бол бас нэг хэрүүлэн гоё гэгээлэг хэрүүлсэн. Тий. Ингэж өгчүү тэгж өгчүү гэдэг хэрүүлсэн тий. Хөгжлийн сонголтын хэрүүлсэн. Одоо бол нөгөө болооч гэдэг хэрүүл болчихсон. Иргэд засгийн газар хоёр. Яг үүндээ тэр нийслэлийн үед би Батүл даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж исэн. Яг дотор нь орж ажиллаж явах үедээ бол ямар их боломж тий хөгжлийн боломжуудыг ингэж нуун дарагдуулж ашиглахгүй хонцын сэтгэлээр өмнөх удирдлагууд хандж исэн бэ гэдгийг бол одоо Батүл хотын даргын үед бол хараад үнэхээр халгалж байгаа хүн болоо. Тий. Тэгээд ингээд хийгдээ явж исэн. Тэр үе бол одоо ингээд бодоход үнэхээр сайхан урагшаа харж исэн үе гэж нийтээр. Зөвхөн зам барилгын компаниуд л гэхэд хотын иргэний хуваар бүтээн байгуулалтад ханддаг болсон байсан шүү дээ. Тэ. Ийм одоо ингээд мэдээж тэр компаниуд ашиг олж байгаа. Гэхдээ ийм сайхан зөв шийдэл юутай зоригтой үед ингээд би ч гэсэн иргэнийхээ хуваар нэг тоосго илүү ингээд хийгээд нэг хэрэгтэй минь илүү хийгээд тавьчих гэдэг ийм юу бүтээн байгуулалтууд айгүй их явсан. Тэр иргэдийн оролцооч тэгээд болсон. Бас нэг компаниудын нурууд хийнэжсэн. За гэхдээ нэг сони юм арчилсан нам засгалж явах үед бол ер нь нөхдөө тэгээд юу гэдгийг эрхэн дэндэн гэдэг юм одоо кавиж хэлгээд. Гэхдээ тэр нь зөв. Яг тэр нөгөө дахиад тэр хөгжлийнхөө илүү шаардлагыг л тавьж байгаа. Тэрүүнийг нь хангахын тулд тэрнийг шийдэхийн тулд шийдвэр гаргагчид нь тийм ажилдаг байсан. Тэр би миний өрөөний цонх талбай руу харсан цонх байсан. Би өдрөөлгөл жагсааллын одоо шаардлага цагаан олооны тэр чанга чимээний дунд суудж ажиллаад байсан. Тэр чи эрүүл үзэгдлүүд тахгүй тий. Гэт ингээл явах тэр зэрэг одоо бол үнэхээр мэдхгүй энэ утгаа алдчих чинь ч одоо иймэрхүү муу байх нь шийдвэр гаргагчдад сайн байдаг ийм л юм болчихлоо шүү дээ. Үер болсон 20 тэрбумын ажиллага гэсэн тэ дөрөв. Тий 28 тэрбум. 28 тэрбумын үер болсон сайн болчихлоо. 20 тэрбум. 20 тэрбум лөө. 20 тэрбум. Одоо нөгөө хүснэгтээс явуулаад байгаа. Тийм тэгсэн чинь тэр чинь нэг ажиллах нь өртгөөр нь бодоод үзэхээр 80 сая болчихно гэлөө. Тийм биз. Тий. Тэгэхээр чин үер болсон сайн дахиад үер болоод байх нь энэ шийдвэр гаргагчдад сайн биш шүү дээ. Тэгэхээр чин нөхдөө тэр асуудлыг шийдэхгүй шүү дээ. Бүх асуудалд ингэж л хандж байна. Үерийн далангийн 20 тэрбум гэдэг байгаа. Энэ өвөл болгоо нэг мөсөх хусдаг ажилтаа болж тий. Мөс ачдаг баг. Тэр чинь бас ялгаа далангийн ажил шүү дээ. Тэр чинь инженерчл байхгүй. Хайрын тэрбумууд тий. Жил болгон хэдэн 10 тэрбум байна. Хөөрлөө муу ах тусан нөхдүүдэд сайн. Биднэрт бол муу. Тийм одоо ингээд нэг юм хотод өдөр тутам алхахтаа бид нар ч үнэхээр одоо халгалж. Надад бол ингээд хүн болгол тийм байгаа. Үнэхээр ингээд итгэл алдарч шүү дээ. Яах вэ? Бүх хүн тийм асуулттай болцсон. Гэтэл нэг оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд маань дотоодын нийт бүтээгдэхүүн $6,000 давлаа гэж нэг хэлж үзье. $7,000 давлаа гээл нэг постэр хийлгүүлж цацаж үзье.
Өөрөө ч ер нь энэ бичиг үсгийн боловсралтай гэхэд хэцүү эргэлзээд байгаа энэ үнийг. Тэр юмсүүлд өгж байгаа ярилцлага нь бол ерөөсө галзуу үний. Тренд тэмдэг шиг Тийм галзуу юм. Энэ чинь ерөнхий сайдын яриа чинь 2-3 удаа эргэжиж одоо шалгагдчихж хэвлэгдэж байгаа шүү дээ. Одоо тэр өдрөөс нь том хэвлэлт. Тэгж гаргаж яхад л тийм юм гарч ирж байгаа гэдэг бол энэ ненормал хүн. Өвчтэй гэж боддог байгаа. Би ч бас тэр талаас нь харддаг. Энэ ер нь юм нарцист үзэлтэй гэх юм одоо юм би одоо бүгдийг мэдчих яах шиг байна. Анхаарлын төвд байхыг хүсдэг. Өөрийгөө шүтдэг тийм. Тэгээ өөрийгөө шүтдэг. Анхаарлын төвд байхыг хүсдэг. Тэрнгээрээ учраас нэг юм зүгээр духан дээр хоёр мөргөлдсөн хөшөө одоо хүмүүс эргээ санах хэрэгтэй тэр андлын хөшөө нураацсан шүү дээ. Тэр их поинта компани өөрийнхөө өрөнгөөр бариад өөрийнхөө өрөнгөөр нураачдаг. Тэгээ тийм өдөр гэж юу бахав. Тэр хоёр духан дээр мөргөлдсөн хөшөө барьцсныхаа дараа юу гэж хэлсэн бэ гэхээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ хөшөө бол гэж авсан шүү дээ нөхөр. Тэгсэн тий. Тэр өөрийнхөө өрөнгөөр нураасан юм уу? Тэгсэн шүү дээ өөрийнхөө өрөнгөөр барьсан юм уу? Тэгж зарлаа. Тэгж тавьсан шүү тэр чинь. Гэхдээ би бол тэр худлаа гэж бодод. Худлаа шүү дээ угаасаа. Тэр нөгөө таны сайн хэлж байгаа оюун эрдэнэ хурлын гишүүн байсан. Гүйцэтгэх засагалт ороогүй байхад төсвийг батлуулах гад тэгээд төсвийг нь хасчих гэх тэр зэрэг уурандаа үндэсний аюулгүй байдал ярьж ирсэн үеийн тэр байхгүй чуулганы. За тэрнийг нураахад улсын төсвөөс дахиад мөнгө гарсан байх учиртай. Төсөв батлагдлаагүйгээр тэр шууд төсөв тусгалгүйгээр шийдсэн бол энэ өөрөө хуулийн зөрчил. Энэ тэр хөрөнгийг хаанаас яаж гаргасан. Тэгээд дахиад барьчихж байгаа. Тэгээд энэ ямар учиртай өстой хэлж байд. Ер нь бол над ийм ажиглагдаад байгаа. Ерөөсө цэвэр энэ нөхрийн хажуу зүгээр энэ хаанхын хой төршин байна уу? Нэг юм аппарат ажиллаж байгаа. Тэ? Одоо тэр сонинд өгсөн ярилцлагыг ингээд харахад одоо тэр зүгээр баг юу гэдгийг бичиг үсгтэй мөг юм ярил хүн байлаа шүү дээ. Тэгээд энэ үйл явдлуудыг хараад байхад дарангуул тогтоох асар алсын юм бодолтой хүн байгаа байхгүй. Гэхдээ тэр юмыг өөрөө хийж чадах хүн хувь хүнийхэн чадвар бол байхгүй болов гэж бодод байгаа. Үгүй бол бүр юм сод хүн. Тэ бүр айхамшигтай сод хүн. Тэгэхээр үгүй тийм биш бол хажууд нь бүр энийг нь үрж угсарж өгж байгаа ийм хүн бүлэг ажиллаж байна. За яг надтай ингээд ганц нэг хүмүүс ингээл ирж уулздаг тэдний нөхдүүдийг ярьдаг юм нь юу гэхээр Монгол улс энэс илүү доржиж арчлал Монголд хэрэггүй гэдгийг ойлгоно гэж ярьдаг хүмүүс юм билээ. Тэр 15 давхрынхан. Тэгдэг гэсэн. Хэлж байгаа. Тэгэхээр зэрэг нөхрийн юу хийж байгаа нь ойлгомжтой. Нөхрийн баг штэ PR баг. Тийм. Ер нь бол тэр социализмыг санагалзуул тавиад байгаа эдэр чинь нөхрийн баг л ажиллаад байгаа юм л дээ. Гэргийг 15 давхар дээрээс те. Тэгээ ийм байгаад байгаа маа. Би яагаад энийг хөндөд ингэж яриад байгаа юм бэ гэхээр энэ бид нар эргээд ямиг эргээ санах хэрэгтэй л гэдэг. Хулгай дээрмүүдээ бид те. Одоо чи 400 сая жуулчин ирнэ гэж Монголд амласан тийм үү өөрөө. Тэр хөшөөг ирэхэд духан дээр 2 хөшөөг мөргөлцсөн 2 хүний хөшөөг хараад тухаараа мөргөлцсөн 2 хүний хөшөөг үзэгчл 400 сая жуулчин буурна гэсэн шүү дээ. Тэгсэн чинь дараа нөхөр би ч хилээд байгаа юм биш гэж шатдаг байхгүй. Өөрөө хилчээд тэгээ эн чинь юуг харуулад байгаа. Тэрэн дээр бас дахиад үндэсний аюулгүй байдал ярьсан шүү. Нөгөө тэгээ сурдуулж байгаа маягтай. Тий. Энэ үндэсний би ч хэлээд байгаа юм биш. Судалтай байгууллагууд нь судлаад энэ үнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол энэ үндэсний аюулгүй байдлыг эсэргүүцэж байгаа юм шүү. Тий. Гэж ингэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ бид нар бол 17-нд ерөнхийлөгчөөр Алтмаагийн Батболго ерөнхийлөгчийг одоо сонгосон үеэс эхлээд үндсэндээ бид нар дарангууллын одоо суур хан хэрмийг нэлээд бэхжүүлцээ. За тэрний бие зарчсан намын гишүүний өвөр хувийн оруулж одоо том нүгэл хийж явсан. Тэгсэн. Тэгээд одоо гэхдээ ингээд цаг хугацаа алдах тусам энэ үний золиос нөөрөө цуслуул ойртодох шүү. Ерөөсө хаа газар л тийм байдаг.
эрхчлөө гэдэг бол хүний жам ёсны эрхчлөө гэдэг ингээд онлоор яриад байдаг юм шээ. Ягаад гэвэл зэрэг хүн хоол иддэг, анхдагч хэрэгцээтэй адилхан нийгмийн амьтан болохын хувьд эрхчлөөгөө өөрөө эрхэхгүй хүсэн мөрөөдөж энэнийхээ төлөө босч тэмцдэг л байхгүй. Энэ дэлхийн хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхэнд байх. Тийм үү, бид нар манжийн дарлалаас саллаа л гэж байна. Бид нар тэр улсын дарлалаас саллаа л гэж байна. За ямар ч саллаа гэл тэ. Ямар ч улсын тэгэхээр зэрэг энэ өөрөө жам ёсны үзэгдэл учраас энүүнийхээ төлөө хүн тэмцдэг. А одоо бид нар байгаа боломж, хуулиар олгогдсон боломж нь юу гэхээр сонгуулийн тэмцлэл байж байгаа. 4 жилийн циклтэй явж байгаа сонгуулиар бид нар энэ нөхдүүдийг сонгохгүй л байх учиртай. Бүр хуугаар нь сонгохгүй байх учиртай. А тэрэн дотор бол бид нар бүр нэг л арга байх. Өөр одоо миний бодож байгаа эрцийг 80-аас дээш хувьд агуулах хэрэгтэй. Тэгжиж энэ нөхдүүдийг дийл. Эрц 60 70 дотроо байгаад тахт бол нөхдүүдийн бүтэн айран байна. Тэр өөрийн мэдлэгүүгээр очиод зүгээр л намдаа саналаа өгдөг бүтэн айран байна. Тэгээ 20 эдхэн хувьтай л нөхдүүд ч тийм чи нийт сонгогчтой. Тэгэл үлдсэн 70% засаглаад байдаг иймэрхүү. Тэгээ дарангуул тогтоож байгаа хэд хэдэн хэв шинжүүд байдаг юм байна. Тэр нь одоо манад ингээд бүр илэрхий гараад ирсэн. Хоёр юм байна. Нэг нь ямар ч одоо дарангуулагчид агуу бүтээн байгуулалт хийдэг юм байна. Ярддаг. Тий, ярддаг хийдэг юм байна. Одоо манайх чи 14 мега төгсөл тий. Тий. Боломжгүй шүү дээ. Галзуугалцсан юм байна. Тий. Боломжгүй. За дахиад нэг шинж чанар нь шинж тэмдэг нэг өгөх төр нийтийн тийм мангас гаргаж ирдэг юм байна. Тий. Одоо нөгөө EP гэдэг мангас байсан. Тий. Одоо бол сүүлийн хэдэн сар чи нөгөө MCS гэдэг мангастай. Тэгээ ер нь бүгд л мангас. Тэр мангас нь бодит байна уу үгүй байна уу хамаагүй зүгээр өөрлөн чиглэсэн галыг энэ хоёр арга замаар устгах юу саарна гэж болдог. Хэрэв өөрлөн эсэргүүцэх юм бол нөгөө нэг том агуу үндэсний хэмжээний агуу төслүүдийг эсэргүүцэж болгож хувирдаг. Тэ. А өөрлөн эсэргүүцэх юм бол нөгөө нэг хий мангасын талын нөхөр болгож явуулдаг. Тэр сая сүүлд нэг Норвегийн хэдэн хүүхдүүд залуучуудыг тий. MCS бөөсөн хүчил давсан эдэр гэж юу ямар шившигтэй тий. Энэ шинж тэмдгүүд чинь өөрөө юу гэдэг вэ энэ одоо шинж тэмдэгтэй одоо симптом гэдэг байгаа шүү тий. Энэ шинж тэмдгүүд чинь өөрөө манад дарангуул тогтоох гээд байгаа нэг нөхөр биш үү гэсэн шинж тэмдгүүд юм байна. Та ханаад хүрсэн байх шүү гэсэн дарангууллын ханаад хүрсэн байсан байна шүү гэдэг л шинж тэмдгүүд юм. Энэ арчилсан намын дотор өөрөөр хэлбэл энэ эрхчлөөг хамгаалж байх хэвээр энэ нийгмийн тогтолцоог хамгаалж явах хэвээр энэ нам дотор энэ намын өөрийг устгуулах тийм зорилго агуулсан хэсэг хүмүүс орж ирээд энэ намд бол улаан цагаан гэдэг амьдраад тэ энэ Кремлийн төсөл дөө ягаад энэ би Кремлийн төслөгөө баттай хэлээд байгаа юм бэ гэхээр Вишинский сур онол Вишинский тэр нэг бодрын юмны гаргасан онол байдаг байхгүй нөгөө нэг эзэн олдвол хэрэг нь олд байдаг юм а гэдэг. Тэгээ яг энийг Монголд хамгийн гайхамшигтай хэрэгжүүлэх гэж тэр чинь нэг хэлээд тодорхойлтмагийн батуулах гэдэг хүний одоо энэ оюутны хийгээд байгаа юм бид нар эргээд харах хэрэгтэй. Өнөөдөр прокурорын даргаыг тавилаа, авилгатай тэмцэх газрын даргаыг тавилаа. Тэгээд нөгөө нэг элбэг дөржин хулгайч, цайхан бэлгэн дээрэмчин юм бол яагаад энийг их хурлын гишүүд нь асуухгүй байгаа юм. Тийм биз? Тэгэхээр энэ зүгээр л домог яг чиний хэлээд байгаа шиг нөгөө нэг ийм домгийг бий болгож ингэж хүмүүсийг ингэж алдцуулдаг юм руу явчихдаг. Гарцсан нам дотроос энэ өөр яваад байгаа байхгүй юу? Би үндэсний бодлогоорон дээр уржигдэр 7-нд уржтын цад дотор юм байна. 7-ны хурал дээр хууль зүйн сайд Алтан гэрэл рүү хандаад ер нь бол энэ хувь хүний эрх, хувь өмчийг хамгаалах юм уу? Бидний эрхчлөөг хамгаалах юм уу? Яга өмч хураана гэдэг хууль ингэж бариад байгаа гэсэн. Танаа ах нарын чинь өмчийг хураахын тулд хууль баталж байгаа гэж байгаа. Тусгайлан өөрөөр хэлбэл танаа ах нар гэдэг байгаа нь ойлгомжтой. Тусгаал нөө үйл ах руу маань, соо ах руу маань, ибэрүү Вишинский ажиллаж байгаа гэдэг хэлж байгаа байх. Зорилт руу шууд хэдэрлүү хандж байгаа. Тусгаал нь тий. Эзэн тодорхой байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл
гэмт хэрэгтнүүд болгож эдрийг харуулад тэгээ нийгэм нь муухай шүү дээ. Яагаад гэвэл нийгмийг устгахын тулд заавч үндсзүүл тээх чинь үндсзүүлийг устгах чийдэг. Тэгжээд нийгэм өөрөө дараа чинь яг өөртөөх нь бий болгож дарангуул нийгэм бий болдог. Энэ бол батлагдсан теорем. Энэ бол дэлхийн түүх. Яг энэ маягаар Монголд хийх тэр алсан нам дотор байгаа байхгүй. Одоо юу гэдэг Батуул бол элбэг дөрж бол сосор орон бол дааган болдвол те. Тэгээ сайхан бэлэг дараачийн тэр баяр цогт болгодог. Яг идэрлүү хандуулаад тэгээ идрээ авчирсан учраас муухайхгүй нийгэм чиний дөрөвний хэлээд байгаа тэрний арчлыг устгах гэдэг зарчим. Тийм учраас өнгөрснийг би эргээ санаач ял гэдэг байгаа байхгүй. Тий. Энийг эргээ санаа. Бид энийг санахгүй бол ахаал дараачийн маргааш магадгүй өөр нэг сенсац гарч ирэл бид мартна. Энэ монголчууд бидний аран шин юм уу хаашаа юм бэ? Ингээд ой санамж нэм март сандаг нэг ингээд нэг 6-аас загас биш 5 биш өдөр ч бүшгүүтэй. Айгуу байгаа дээ. Энэ богино хугацаанд гэж хэлээд. Энэ 1929 онд большевик гэрээ нөхдөд хуваагдаад ардын хувьсгалын ард тэр. Тэгээд большевикууд гэдэг нь бол юм хүнээр олон. Гэхдээ боловсрал нэмэг нөхдөд. Меньшевикууд хүнээр зүүн арай боловсралтай. Тэгээд манайд тэгж хуваагдаж байгаа. Одоо эхлээд ардын хувьсгал хийгээд үндсээ одоо тусгаар тогтмол багтлынхаа төлөө явж байгаа тэр нэг арай нэг шилээр болсон нөгөө нөхдүүдийг үлдсэн хэдийг нь тий одоо ихэнхийг нь хойно аваачаад будаа далаа тий хооронд нь нэвтрэлцүүлээд ингэсэн. Тэгээ үлдсэн арай нэг бичиг номтой эрдэм номтой хүмүүсийг нь тэр нэг эрх мэдлийн мөрөөс болсон хэдэн нөхдүүдээр нь ухуулж хаяад Оросоос тий. Тэгэнгүүтээ 2 жилийн дараа нөгөө эрх мэдэлтэй нөхдүүдийг бүгдийг цэвэрлж чаад одоо нөгөө их мэдүүлэл рүү бэлтгэж байгаа. Тэгтэл чинь одоогийн эффект бол яг энэ байхгүй. Оюун эрдэнэ тэргээд юм Харвард зүгээр л нэг тийм мэдлэггүй бүдүү тэр 29 оны тэр большевикууд баг. Тэ. Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс сэхгүй юм. Тэгээд нэг гой юм ярина. Гой юм ярихгүй. Одоо би өрөндөө тэнэгдүү юм. Тэр одоо яг ямар учиртай. Тийм болохоор тэр хүмүүс зориулж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэргийн түүхээ уншиж байгаа таны тэр хэлж байгаа бол нэр яг бид нар нэр яг түүхээ бас хэний манаагүй би ч тэр ингээд дахин л уншаад баймаар байна тийм. Мөн ер нь ингээд түүх давтагддаг гэдэг нэр үний юм байна. Одоо бидэрт бол яг үнэ хэлэхэд юм шүү дээ. Хүн болгон бэртгчин байгаа одоо. Энэ зүйл болохгүй байгааг бүгдээрээ мэдчихэж байгаа. Зүгээр л тэр нэг эрх мэдлийн хэлтэрхийн нүмерт очиж наалдах боломж надад байгаа болов гэдэг л ийм уралдаа явж штэ. Одоо манай арчилсан ном тий. Одоо бүгд ер нь нэг ингэж дээ штэ тий. Манай өнөөдөр чинь гарчиг бидний ярин шин гэж штэ. Тэгээ энэ авилгал дээр ингээ хараад тахлаар бидний ярин шин чинь нэг юм шүү. Ихэнх ингээд үзэгдлийн ингээл хараад тах. Надад юу оногдох уу гэж хараад. Оногдоогүй болохоор өсөрхөд. Тэ? Дийлэн хүмүүс. Тэр юм асар их авилгал ингээл үз. Сайн ингээд та ингээд зөндөг тоочлоо. Энд дутуу тооцсон шүү дээ. Тэгсэн. Бидний чи ярьдаг юм ерөөсөө авилгал болцсон. Тэгэхээр нөгөө хонцгоноо дуурлаад байсан хүмүүсийн дийлэнх нь ингээд түр хугацаанд яриад ингээд хаяад байгаа чинь надад оногдоогүй болохоор гэсэн байдлаар хандаад байгаа байхгүй. Яг өндөө бол энэ нийгэмд авилгал байх ёсгүй гэдэг байдлаар хандахгүй гоо. Хандахгүйгээр тий. Зүгээр би тэр энэс хүртэж чадахгүй. Энэ харин шин болоо хэлбэр болоо тий өнгө. Яг үнэ тий. Тийм шиг зүг орж штэ. Бүр галзуур руугаа. Тэр модоо өнгөрч унж байгааг мэдэхгүй л өчрлөө авирцгаагаад тий. Тий. Хамгийн аимшигтай зүйл юу вэ гэхээр энэ бүх зүйлийг ингээд бид эргээд санахгүй бол бид мартаал яваад байх юм бол яг нөгөө нэг мэлхийг ингээд хүүтуусан тэгээ билетгэн дээр хүүтуусантаа зарлахгаар усны градус нэмэгцээр байгаа буцлаа шалцлаад өгчдөг шиг бид яг энэ харанхуй нөхөр ингэж явсараад ороод энэ харанхуй нөх ёроолгүй шүү. Уландаа хүрээд эргээд сэрэн мэрэн тийм баг босч ирнэ юм. Тэр нь бол ёроолгүй онцгой бол босдгоо гэдэг бид Венесуэлийг харж байна те Белорусыг харж байна. Энэ Оросыг харж байна. Тэ. Тэгэд энэ юм руу ингээ улаарж ороод хогийн сав болоод балардаг гэдгийг бид энэ станы орнуудаас харж байна. Тэгээд ийм юм бол цаашаа явдаг. Тэгээ би өнөөдөр тэр Борковын даргаыг тавьж байгааг харж ирсэн. Яасан загсны ой санамжтай юм.
Энэ 2018 онд 19 онд тавигдсан прокурор шүү дээ. Тийм шүү дээ. Энэ яаж тавигдсан бэ гэхээр жаргал сайхан яаж тавигдсан бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын зүйл дээр шийдвэр гаргаад тэгсэн. их хурл руу оруулж ирээд тавигдсан байхгүй. Энийг Халтмаагийн Батбулаг, Ухнагийн Хөрөлсөх, Гомжийн Зандан шатраг оруулж тавьсан байхгүй. Тэгээ одоо энийг ингээд агүй шудраг ажиллана прокурор тэрнгуут хамгийн аимшигтай зүйл нөгөө прокурор нь юу гэсэн бэ гэхээр сошиалор хүмүүс рүү ингээд нэг төрлөө халдаад байгаа болох учраас тэр троллинг эсрэг хууль батлах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ хамгийн аюултай юм юу вэ гэхээр хүмүүс айгаад байгаа учраас нэр нүрээ нууцчаад янз янзын бичиж байгаа. Германд бол юу байдаг вэ гэхээр Германд прокурор дэргэд ийм алт бий. Тэр нь юу вэ гэхээр Оросын бүр нэр зооцсон байгаа шүү. Оросын троллуудыг илрүүлэх юу алба гэд бүр Оросын гэд бүр нэрийн зооцсон байгаа. Яагаад байвал Францад, Европт энэ Оросын троллууд одоо Монголд бид ингээ гаргаж ир тавьдаг болчихлоо шүү дээ. Судалгааны юунууд энэ ингэж яана гэдэг те. Энэ олон улсын байгууллага буюу энэ судалгаа хийсэн юуны байгууллагууд чинь ингээд танад Оросын ийм суугууд байна гэд ингээд тавьчихж байгаа монголоор бичиж байгаа. Яг энэ шиг Оросын троллуудыг илрүүлэх ажлын алба гэж тэнд байна. Германд, Францад байна. Зүгээр ийм ярих гэж байгаа бол нэг өөр үг. Тэрнээс иргэдийн үзэл бодлыг илэрхийлэхийн төлөө хаах байгаа ийм прокурорыг шудраг ажиллана, энэ хүний эрхийг хамгаална гэж яриад байгаа энэ их хурлын гишүүд ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Бүгдөө тэгээд тэр их хурлын гишүү юу тэр прокурор их хурл дотор ороод юу хэлчихэж байгаа вэ гэхээр энэ дотор нэлээд хэдэн хүн бол яллагчаар татсан хүмүүс би. Гэхдээ эцсийн шүүхтэр нөө гэм зэм илрээг байгаа учраас би энд нэр дурдахгүй гэж байгаа. Новчнуудаа та нарын хүүтэр над байгаа ш би та нарыг алан шүүл гэж хэлээд сонгогдоо гараад ирж байгаа. Ийм яг бодд үнийг тэрнээс биш жаргал сайхан гэдэг хүн ингээл хууль ёсны юм яваал ингэдэг тэр бол үлгэр байхгүй. Батбулгыг шалгах нь худлаа шоу энтертайнмент төрөг нуурын дээр одоо шалгана гэж ингээд байж байна. Бодит баримт факт байна. Прокурор яагаад энийг барьж орж ирэхгүй байгаа? Инх хамгаалан прокурор яагаад дургуг нь хүргэсэн бэ гэхээр инх хамгаалан прокурор 19 онд шудрагаас энэ танхимаас эхэлнэ гэд их хурлын гишүүдийн нэрийг бариад ороод ирсэн байхгүй юу? Дээрмэсэн тэр жидүүгэн хулгай хийсэн. Жидүүгэн хулгай хийсэн дээрмчдийн нэрийг бариад ороод ирэхгүй юу? Тийм учраас Батбулаг сандраад тэр хүнийг солих учраас энэ Хөрөлсөх, Гомжийн Зандан шатраг хоёрыг загнаад үндэсний аюулгүй байдлын зүйлд Батбулгын л хүн тавигдсан шүү дээ. Яг бодит үнэ. Тэгээ ийм юмнаас бид нар нэг тийм шудраг ёсмос, ариун сайхан зүйл мүл бид иргэд өөрсдөө тэмцэж гарна эндээс. Гэхдээ нэг юм байна. Гүйцэд засаглыг хэдэн ч удаа огцруулж болно тийм үү? Тийм. Энэ 0 эрднийг бол хэдэн удаа ч огцруулж болно. Хичнээн 0 эрднийг огцруулж болно. Зүй тогтол нь парламент руу дайруулах гэдэг байгаа байхгүй одоо. Шүүх рүү дайруулах гэдэг байгаа. 0 эрдний бурууг нөгөө хоёр нь үрэх гэдэг шүү дээ. Тэгэхээр парламент нь өөрөө юм мэдлэгтэй парламентын гишүүд байна уу? Тэр парламентын дархлаа нь өөрөө амьд байна уу гэдэг энэ дээр бас ахаал асуулт болж байгаа. Тийм учраас бидний арин шин юм байна. Бид юусоо ингээд мартдаг. Өөрсдөө мөнгөний авд сонгочоод тэгээд нэг тодорхой хугацааны дараа нөгөө муулаа шаадаг. Тэр муу ингээд тийм үү? Сайн дал арай ч ингэж бодсон гоо. Ийм гिचэн харан шинтэй байна. Бид тэгээд юмыг эргээд сандаг те хариуцлагатай байдаг. Эн чинь өөрийнхөө амьдрал гэр бүлдээ үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа юм шүү дээ. Тий, одоо ингээд яг тий одоо ингэж байгаа. Би бол ингээд хэлбэршүүлээ гэдэг байгаа. Одоо нөгөө бид нар чинь ингээл үзэл санаа ярих тэрс баруун зүүн ингээл маабрах бүр ямар зөндөө нэг байгалийнхаа баруун зүүн ялахгүй ч юу тэр үзэл баримтлалын баруун зүүн тий. Тэгэхээр тэр бас үнэ яаж хэлбэршүүлмээр тэрнийг л одоо ингээл та байна тий дуурч байгаа хэлж байгаа ярьж байгаа манай нөгөө Liberty Амраа байна. Аюу хэлбэршүүлэх хэрэгтэй. За тэгээ Liberty Амраа бол төрийн оролцоог бага байлгая гэдэг юм л зүйлийг хэлбэршүүлээд хэлж явах шиг байлаа. Тэрнтэй адилхан одоо жишээ нь ингээд одоо нөгөө би өөрөө ярих гэж байгаа юмыг л дахиад нөгөө нэг онлайн маягийн юмнууд л ярих гал нөгөө гүйцэтгэх хууль тогтоох гэдэг шиг. Одоо бид нар ч нэг үндсэн хууль өөрчлөл хүн гишүүдийнхээ тоог нэмэл тэгэл нөгөөдхөө пропорционал систем, холимог систем оруулж ирээл мажоритараа хуулиал ингээл сайжирчих юм шиг юм яриад. За энэ бол ялч байхгүй ингээ өөрчлөгдөд явчлаа бас овоодоо гэдэг ингээ бодож ирсэн. Одоо нэг оюун эрдэнэ
Ерөнхий сайд намын дарга энтрэж. Тэгтэл чинь л ямар ч сайн амиг яаж завааруулж чаддгийм бэ гэд ингээд тэгж чадаад байгааг нь бодохоор ингээд цод ухаантай юм шиг. Энд ч онол дээр бол эн чинь бас арайч ингээд заваарч чадахгүй юм шүү дээ. Яаж ингэж чадаад байна гэж бодоод байгаа. Тэгээд айлж явахгүй эн чинь гүйцэтгэх засаглал нь бол парламентынхаа дээр их хурлын тэрэн хэдэн гишүүдийг олон зүгээр хүснээрээ хөдлөж шүү дээ. Сайдынхын тоо одоо хэд байгаа? 23 22 3 болсон. Тэ 22 3. За тэгээд тэрэн дээрээс дахиад нөгөө тусгай үүрэг цайд майд гэл ингээл явж байгаа. Бэтнэтийг нэмэхээр бараг 40. Тэгээд одоо дэд сайттай болно гэхээр дахиад 23 ингээд 60 эдгээд ингээд 70 80 сайт. Тий 70 80 сайттай гэдэг чинь парламент айгүй бол тэр дэд сайд дээр их хурлын гишүүд орж ирнэ. Тэгээд нөгөө их хурлын чинь хэдэн гишүүнээс хэдэн яг дан дээлтэй хэдэн гэт инхээр зэрэг чинь ямар ч дархлаа байхгүй. Тэгээ энэ үйлчлдэг төрийн одоо шийдвэр гаргагчид улс төрийн намын дарга нар байна. Тэ. Одоо энэ үндсэн хууль чинь уг нь бол 4 засгийн газрын 4 гишүүн нь л давхар дэлтэй болж болно гэдэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд харуулж байгаад батлаад тэгэнгүүтээ араас нь нөгөө нэг хүн намын дарга дор чанд гишүүнийг явуулаад тэгсэн үндсэн хуулийн зэцэн үндсэн хуулиа зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргаад тэгсэн. Тэгээд ингээд хоёр давхарлагдсан. Ингээ парламент будаа. Тэгээд тэнд ерөнхий сайд юу гэж хэлсэн тэрнийг нэг хэлж байдаг. Ганц нэг гишүүн одоо тэр хэдэн залуу гишүүд байж нөгөө нэг хин манай лувсан жавц одоо тэг хин гэдэг ингээд нэмэр байдаг. Тэг хамтын шийдвэртэй. Бүлгийнхаа бүрэлдэхүүнтийг арай яаж давж гарч ирэл чуулган дээр хилээлээдэг нэмэр байхгүй. Зүгээр л нэг хяхан богддаг тийм болцсон. Тэгээд одоо ингээд парламенттай сайхан төвсгдөж авчиад одоо нөгөө хүсэж байгаа нь шүүх хэрэг юм л. Тэ. Нөгөө шүүх нь өгөнд нь орж ирэхгүй болохоор л шүүх баа байна л гэж орлоод идэв. За ингээд шүүхээ оруулаад авах юм бол тэгээд дуусна. Тэгээд дуусна шүү дээ. Тэр энэ эсрэг бид нар одоо юуг санд сэрж явах ёстой юм гэдэггүй зүгээр маш энгийн зүйл томьёолж хэлмээр байгаа юм байна. Ойлгохтой тий. За ингэх юм бол ингээл та нар аюулд орлоо гэсэн үг шүү гэдгийг л иргэдэд ингээл хэлж өгмөр байна. Бид нар мартчихад байгаа байхгүй да. Ингээд та нар энэ бүх зүйлийг ингээ хулгай дээрэм хийсэн. Энэ 16 оноос хойш шүү. 16 оноос хойш 16 оноос өмнө бол одоо Чингис Бондын мөнгө авчраад юу зам тавьж эрчим хүч хүчээр холбож тэ энэ зам тавих нь мөнгөн байна, зузаан байна гэж хэрүүлээдэг байлаа шүү дээ бид нар. Тэгэхэд тэр Чингис Бондоос чинь 3 дахин их мөнгийг засгийн газар, ноёд эрдэнэ засгийн газар авчраад тэр мөнгө хаашаа орцсон бэ? Тэгээ энэ бүх зүйлийг ингээ бодохоор баг энэ одоо улсын түвшин 35 их орчим их найд төгрөг гэдэг. Тэгэхэд энэ хулгай хийсэн мөнгө нь 120 орчим их найд төгрөг болчиход байгаа. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс 4 дахин их мөнгө хулгайлцсан байхгүй юу? Тэгэхээр энэ хулгай мөнгийг илрүүлэхгүй тулд оюун эрдэнэ байж ах хэрэгтэй байхгүй тэнд. Ноёл эрдэнэ байж ах хэрэгтэй. Тэр мөнгнөөс нь мэдээж энэ төмөр замаар холбогдоод нүүрсээр холбогдоод хулгай хийсэн нөхдүүд тэр их хурл дотор сууж байгаа байхгүй. Тэгэд эсвэл гадна талд байж байгаа. Одоо энэ төмөр замын хэрэг энэ аптек гэрээ энэ юунаас нууцын зэрэгээс гаргаад тавих юм бол эн чинь зүгээр хамгийн багаар нь минимумаар нь бодоод бидний гаргасан тооцоо 13 их найд төгрөг шүү дээ. Хамгийн багаар нь бодож гарсан тооцоо. Одоо энэ агуу эх орон цэвэр зүснээ Батбулгын барьсан төмөр замын хулгай нь зүгээр одоо хүртэл нууцын зэрэгт байгаа. Энэ ч өчнөө аптек гэрээнүүд нууцын зэрэгт байгаа. Гарахгүй байна. Тэгээ энтрийг ингээд бодох юм бол зүгээр л ноёд эрдэнэ засгийн газар ноёд эрдэнэ 100 гаруй их найд төгрөг хулгайлцсан байхгүй. Тэгээ хулгай хийсэн хүн чинь ажлаа өгөхөөр эн чинь шилэн байх болно үсттэй. Шилэн болоо бүх юм ил гарна үсттэй. Тэгэхээр эн чинь 120 их гаруй их найд төгрөг хулгайлцсан хүн чинь эн чинь шүүхэн очно үсттэй. Энэ мөнгө бол мөртөө олдно. Энэ хаашаа яаж явсан бүгд илэрнэ. Одоо энэ Халтмаагийн Батбулга офшор данс руу 250 сая доллар шаацсан байгаа үсттэй. Яг энтэй адилхан илэрнэ. Бүх юм илэрнэ.
Тийм учраас л илрүүлэхгүй тулд энэ 0 эрдэнэ энэ энэ шиг нэг юм тэнэг хүн байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Би бол яг үүндээ бас шижгэлдэг энэ мөнгийг Орос руу дайны санхүүжилтээр эдгээр гаргаад явуулсан юм биш үсттэй. Оросын засгийн газарт магадгүй ямар нэгэн байдлаар энэ барьцааны юм хийгээд явуулсан юм биш үсттэй. Тийм болохоор би энэ эргээд энэ хулгаанараа санаа. Бид энэ хулгааг эргээд санах хэрэгтэй юм байна. Тэгээ санахын тулд бид нэг юм эрүүл ухаанаар ингээд эргээд юмнуудаа сандаг байх хэрэгтэй. Тэгээ одоо 60 тэрбумаас хэлсэн шүү дээ тэр чинь. Айгүй их мөнгө өсөн шүү дээ. 60 тэрбум гэж амар их мөнгө. Бохны мөнгө шиг болчихсон. Тэгээ одоо бохны мөнгө шиг сонсогддог болсон байгаа юм тийм. Тэгэл 60 тэрбумын араас чинь жидүүгийн хулгай 950 тэрбум бил юу лээ тэр чинь. Тэгээ амар их мөнгө шүү дээ. Би бас нэг тоо мон гаргаал ингэж л байсан. Тэгээ араас нь одоо дахиад ихнээд дараа нь хөгжлийн банк юу лээ ингээл гарч ирээд байгаа. Тэгэл энэ нүүрсний хулгай 44 их 80 гээл. Тэ 44 их 80-ийн хулгай бүр тоогоо их 80 гэдэг тооноо юу чи нэгийн ард 12 тэг штэ. Тэгэл бодохоор ч одоо байхгүй. Амар байгаа үстэй. Одоо улсын хөгжил бол шууд эрчим хүчнээсээ хамаарна гэж бодоход тэр чи юу гэсэн үг. 24-р сахилгын станцыг 44 их 80 дээр чи одоо багтаа 20-ыг барьчихна гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл бодохоор чи аймаг болгонд 4-р захилгаан станц юм гэдэг чи одоо 2-ыг нь Монголд за 5-ыг нь Монголд хэрэглээд 15-ыг нь экспортлох нь шүү дээ. Тий, амар байгаа. Гээ ингээ харьцуулж бодохоор зэрэгж чи юу гэсэн. Тэгээд чи тэр төмөр замын хулгай, тэгээд эдний нафтик гэрээний нүүрсний хулгай бол бүр замдгаа алдсан. Тэгээд багтаа 100 гаруй их 80 төгрөгийн хулгай хийсэн учраас 0 үлдэн ингээд энэ чи ингээд унал эн чинь бүгд нурж унах байхгүй юу. Тийм болохоор ингээд үхэн хаштай нэг тэгэхээр хулгайчдын хамгаалагч л болчиход байгаа юм байна шүү дээ. Тийм, ерөөсөө тэр шүү дээ. Тэгэл одоо яаж залт ингээ парламентаа барьцсан, намаа барьцсан юмнээс ч одоо иргэд нь гарч ирж ил засгаа огцруулахад юм руу орж иж засаг огцорч иж л энэ бүх юм цаашаа явна. Өөрөөр хэлбэл хийгээд байгаа. 0 эрдэнэ унжээж л энэ гар бүх юм илэрнэ гэсэн үг. 126 ингээ пропорционал системтэй гишүүдийн тоо ингээд ихссэн тохиолдолд засаг хамтрах нь энэ өөрөө онлайн дагуу юм а гэдэг байдлаар ингээд тайлбарлаад байгаа. Шалгууллаа. Тэгтэл чи энэ чи одоо бүр завхарж штий. Манайхан чи сөрөг хүчин биш шүү чи хийж ярьчихсан намайхаа. Тэг арай л дэмтэй бүр нэр. Энэ засаг хамтардаг юм юу байдаг гэл ингээд тийм. Тэгээд эдгээр чинь Германик жишээд татсан, Шинзландыг жишээд татгаа, Израилийг жишээд татгаа. Тэгээд энэ дээр нь яг ингээд тайлбар өгч юм уу санагддаг юм аа. Жишээ нь Герман одоо ахаад ингээд Германд бол дэвсэж засаг барьдаг. Одоо тэгтээ Христос ардсан холбоо ном социал демократ ном хоёрын дэвсэж засаг барьж байгаа. Тэнцэн нэг альтернатив доовч буюу хит барууны үзэл баримталтай нам нь хоёроор гарч ирсэн байхгүй юу. Тэд нар хяналтаа тавьж байгаа. Тэрнээс ингээ бүгдөө нийлээд засаг барьдаг түүх байх бол тоо. Шинзландыг харах хэрэгтэй. Шинзландд либерал нам нь олон болж гарч ирээд тэр нэг фермерүүдийн нам байдгийн тэрнтэйг нийлээд засаг барьж байгаа. Нөгөө талд нь социал демократууд нь хяналтаа тавьж байгаа. Парламенттай. Израиль бол яхаар үндэсний эвсэлтэй, эвслийн засгийн газартай. Үндэсний эвсэл яагаад бий болчихдг юм бэ? Парламент тэгэхээр дайны шалтгаанаас үүдэх. Одоо Украин үндэсний эвслийн засгийн газартай. Энэ дайнтай болсон байхгүй юу? Дайнтай учраас гадна талд хүчин зүйл дайсан байгаад байна шүү дээ. Тийм учраас эвлэлд нэгдэхээс аргагүй байдаг учраас үндэсний эвсэл гэж байгуулагддаг. Энэ Англид ч ийм тохиолдлууд болж исэн. Торын нам үргэлжлэн Черчилль гарч ир, Уильям Черчилль гэдэг хүн либер намаа засагтаа урьж оруулаад Германтай байлгахын тулд үндэсний эвсэл байгуулжсэн. Энэ бол дайнтай дайн гадна талын хүчин зүйл гадна тал дайсан байгаа учраас бид ингэж үндэсний эвсэл байгуулдаг. Энэ бол онлын хувьд ийм байдаг. Манайд энэ урд хойд хоёр өрчин бидний дайсан биш гэж үзэх хэрэгтэй байхгүй. Урд хөрш бидний дайсан байхгүй. Үзлэрэн талаараа, аюулгүй байдлын үзлэрэн талаараач тэр тийм штэ. Тийм. Тэгэхээр чи энэ үндэсний ийм эвслийн засгийн газар мадар гэж ийм хамтардаг ийм илээ балаа мэдрэл муутай юм байдаг юм. Нэг намс болчих ёстой штэ. Тэгвэл ийм хамтарч игснэ гэх гээд байгаа. Тэгвэл энэ ардсан намд байгаа энэ их хурлын гишүүд нь Монгол ардын нам руу тухан дээрээ санаатай байшин дээрэмчтрүүл орчих ёстой байхгүй.
Тэр одоо хөдөлмөр үндсэн нам гэдэг охин нам байгаа шүү дээ. Тэр нь өөрсдөө тэндээ ороод ингээд явах хэрэгтэй байхгүй. Хөдөлмөрийн үндэсний нам, иргэний зөрөг нам энэ бол нөгөө бие зүгээр бодоод идэх энэ ардын намын өөрсдийнх нь зохион байгуулсан л нам юм болов гэж бодож байгаа юм. За одоо нөгөө шууд тэнд байдаг найз нөхдүүд маань одоо бол уурлаад байгаа юм болно. Тэгээ манай нам шиг сайдлахын дээр засагч хамтардаг. Тэгээ манайх бол ийм байж бүр шившигтэй байна. Бүр шив. Манай үндсэн хөлч гэсэн ялгаагүй заасан байгаа шүү дээ. Тэр эвсдэг юмнууд нөхцлүүдийн тий. Үнэхээр тэр одоо дайн байлдаантай бол эвсэж байгаа. Үндсэн хөлийн дагуу. Үнэхээр сонгогчдоос ингээд нам онцгой ингээд ялгаагуулаад дангаараа засаг байгуулах боломжгүй эвсэж байгаа. Олон холог бол тий. Одоо бол энэ засгийн газар чинь үндсэн хөлийн эсрэг шүү дээ. Тэгээд улсын хурлын сонгуулийн тухай хуулийн эсрэг улсын хурлын өөрийнх нь хуулийн эсрэг, улс төрийн намын хуулийн эсрэг гэдэг. Бүх хуулиудыг зөрчилсөн байхгүй. Энд чинь хуулийг зөрчиж дэвсэлж байгаа. Би надад бол одоо нэг эндээс гарч гаргалгаа гэвэл нэг ийм санаанд ороод байгаа. Тэр 17 онд Батбул дарга бид нар бас нэг явж ирсэн юм. Парламентын 2 танхим. Тэгээд дот 2. Саяны таны хэлж байгаа Герман, Шинэ Зеланд энэ төр өөрсдөө бас 2 танхимтай байхгүй. Тэг Герман 2 танхим. Тэгээд ер нь парламент өөрөө ингээд нэг засгийнхаа гүйцэтгэх засаглалынхаа эрхэнд яваад орчдоггүй хувилбар нь тэр юм байна л да. 2 танхимтай. Сая зөндөө олон л тиймэрхүү жишээнүүдтэй гарч ирлээ. Манайх ч нөгөө нэг 20 хэдэн онд илээ нэг 2 танхимтай парламенттай байж байгаа 24 онд илүү. Биш 1911-ээс 10 хэдэн онд шүү дээ. 10 онд зүгээр тийм юу загвар сайн ой намсрын хүрсэн. Тэгээ нэг 2 жил илүү 3 жилийн хугацаатай нэг түүх үйдэг шүү дээ. Яг өөрсдийнх нь байгуулсан. Тэгж тусгаар тогтнолоо 2 парламент нь хоорондоо нэг улс төрийн тоглолт хийж авч үлдчихсэн энтергээд тэрнтэй адилхан одоо тийм 2 танхимтай парламент бид нар ер нь байгуулвал энэ арчлал эрхчлөө тусгаар тогтнолоо бас нэг нэлээд баталгаад авах юм байна гэдэг тийм бодлоо гэдэг. Яг нь ер нь бол хамгийн түрүүнд бидний энэ юмнуудаа эргээс санаад хинээс хариуцлага тооцох байгаа эргээ бодохын тулд бидний арин шиг нэг иймэрхүүл байна л да. Тэгэхээр альва юм чинь учир шалтгааныг мэдээж дараа нь сайжруулах юмнууд зөндөө бий. Гэхдээ хамгийн түрүүнд бид энэ эрх мэдэлтээр байгаа энэ хулгай дээрмийг тэгээд нэг юм галзуу солиотой юмд итгэдэг байдал идрээ болоод нэг эрүүл ухаанаар асуудалд ханддаг бол ингээд болчих гээд байгаа юм. Зүгээр яагаад би өнөөдөр энэ бидний арин шиг яагаад ийм өнгөрснөг ингээд бид нэг ийм галзуу юмд итгэдэг эсвэл мартчихдаг юм бэ гэдгээл эргээ санах хэрэгтэй. Одоо энэ урааныг эсэргүүцээд байгаа хүмүүс бодох хэрэгтэй шүү дээ. Нөгөө Орос ах чинь уран маш их олборлдог шүү дээ. Тэгээ байгаль нуураас 40 км-ийн цаана байгаа. Тийм ээ. Тэгээд тэнцээ чинь тийм байгаль нуурын тэр ойр орчинд чинь 6 үл мөлтөд тугал 2 толгойтой тугал байхгүй. Тэгээд Монгол хүн юм олборлох гэхээр ингээд эсэргүүцдэг. Тэр Марда гэж ингээд өчнөө олборлолцсон шүү дээ. Тэр уран сайхны кино шүү. Тэр Марда гэдэг кино чи уран сайхны кино. Тэрнээс биш үйл явдал юу болсон бэ гэхээр тэнцээ өчнөө олборлоод одоос оолгон байж л байгаа. Тэгээд тэнцээ чин 6 үл мөлтөө тугал могол 2 үлдөө тугал могол гараагүй шүү дээ. Амтныг хөөж очиод ингээд бахартуулаад унчаар тэр чи урагшаа унахта хамар хамаараа унаад ингээд цус мус хамар амнаас нь гарнаа. Энэ бол зүй ёсны юм а. Хүн хамраараа годроод унахаар чи гарна шүү дээ. Яг тэрнтэй адилхан амтан ингээд бахартлан хөөхөн унаа шүү дээ. Тэгээд бид нар ийм юм зомд итгэдэг мэтгдэг те. Эсвэл тэгээд энэ оюун эрдэнэ 14 мега төсөл мөслөгөл юм галзуу юмд итгэдэг гэдэр чинь өөрөөсөө ямар мэдлэг боловсрол харахгүй юмнасаа их айдаг юм уу? Эсвэл одоо юу Оросууд захиалж хийлгээд тахгүй юу? Бас нэг талаас нэгэ бодохоор бид нар майгүй төвчээртэй аран шинтэй хүмүүс юм байна. Тэнгийн дотор ууж юм. Тийм болсон шүү. Шүүх нөхцөл бололцоо юм нарыг боогоод ахтал ингээл монголчууд яг л болж байгаа юм шиг л тий энэ талтал байгалах юмс гом сайхна. За нэг цаг болж ах шиг юм. Тэгээд комментуудаас гүйлээ харах. Коммент шууд бичиж явж байгаа. Комментууд явж байгаа. За энэ
хэд хэдэн коммент байгаа юм. За. Чимгийн эсэр чинь мөнгөний эзэдийн дайныг зогсоох бодлого харин ч дайнд улс төр орны татвар оруулах тэдэнд ашиглагдах угаасаа мөнгөний эзэдтэй хар гүрний за энэ их алдаад байна. Хүний бид за нэг юм хөл юмцсан юм байна. За. Газрын баялагын дайн одоох гэх мэт бүхнийг боломжийн зүйл болох ёстой юм шүү. За энийг бол ойлгохгүй нэг айгүй алдаатай болсон уучлаарай. За энэ дахиад бичсэн байна. Инээгээд байх зүйл байхгүй. Испани ховч гэнэ. Инээгээд байх зүйл Испани ховч гүрэл харийн гүрний хүний бид хүнсо орсон эмгтэйг за энийг өстө үнэхээр Испани ховч гэж байгаа юм л да. За наадах чи бол би ойлгочлоо. Би бол мэдгүй. Тэр эхнийх нь бол мөнгөний эзэд тэргээд энэ нэг харин хүний бид орсон харийн нөхрийг Испани ховч хөөж гаргасан тийм баталгаатай юм биш үү? Тэр хайр гаргийн эхний асуултанд чи хийдэг хүмүүс байна. Тийм байна. Тийм байх. Ярианы. За. Яг болно тийм. Оролдод баялагтай эзэн гээд хөвцөөгөө авсан гээд битүү оочр амар байна. Гэгэрүүлэх ажил явуул чим хужаа гэх бахтай одоо тэгэж шүү дээ баталгаатай шүү дээ. Баталгаатай шүү дээ. Хужаалг нь одоо тэгээд хужаагаараа дуудуулаад ярих бишээ. Сүрэл тэгээд яг наац нөгөө манай тэр миний эхлээд ярьдаг тэр хар гаргийнхнаас жирэмсэн болдог молдог те. Тэгээд Оромбог архтай холбогддог улсаараа алтан за тэр чинь дуусах байгаа юм байна. Дуусаагүй харин тэгэл байдаг юм шиг байгаа. Тэгтээ энэ өдрийн хувьсгалыг чи аль өдрийн хувьсгал чи явахгүй ш бас л их үлэн үдсэн. Тэр чинь тийм ах нэг дааган бодох нэг гэж те. Ард түмэн бол ухаантай. Тэгтээ 400 жилийн дараа ойлгодог. Тэр нөгөө дэлхийн бөөрийн гэж хэлээд Бруног шатаалах штэ тий. Тэр чинь 300 жилийн дараа нэрээ бүрэн байсан юм ойлгосон штэ. Шатаацсан. Тий. Аль хэзээ нөгөө Бруно шатаа дууссан байхгүй. Тий. Тэгэхээр яг л тийм байгаад байгаа маа. Бид нэг юм эрүүл ухаан байхгүй юмд ингээд итгэдэг. Энэ одоо энэ яагаад юм дөөвчд гарч ирдэг вэ гэхээр ийм гин тэнэг хүмүүс тэр гин цагаан магаан биш гин тэнэг хүмүүс байхгүй юм. Тийм цагаан магаан зам биш юм тэнэг байгаагийн шинжтэй гин тэнэг хүмүүс тэр дөөвчд гарч ирдэг байхгүй. Одоо G time гээл те. Тэр бэлтгэл мөрөн өдргээл бэлтгэл G time те. Тэгэл энэ нэг алтан дуурайг одоо нэг энэ тэнэг байгаа учраас саран даваа тэр юугаар нь төрөвчээр нь даллуулж мөнгөний аваад байгаа байхгүй. Энэ чинь гин тэнгийн зан шүү дээ. Энэ гин цагаан магаан тийм гой зам ерөөсөө биш. Тэнэг юм эрүүл бус гин тэнэг байгаагийн зам баггүй. Тэнэг хүмүүсийг ингээ хоороход амархан шүү дээ. Одоо ер нь эргэлзээтэй юм байвал хүслээрээ биш одоо тийм мэдээллийг хайж олж өөрөө хүсээгүй хариултыг болтгоо үнэн зүйл үнэн хариултыг л олохын тулд хүмүүс юм хийдэг баймаар байна. Одоо интернет AI энтер ч одоо аль ч хэлээр юу ч хайх боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг тийм юм самарт суугаад байж байгаа оронд өөртөө эргэлзэж нэг тийм хариулт бас хайж үздэг л байх хэрэгтэй. Тийм дадалтай л болмоор байна тий. Тий, яагаад гэж асууж сурчмаар байгаа байхгүй. Яагаад би урааныг эсэргүүцэх ёстой юм те. Яагаад энэ балан нэр яг үнэ яаж байгаа гэдэг л асууж. Яг наад асуултыг чинь нэрээ энэ үзэж байгаа хүмүүс. Одоо нөгөө арчлалыг хараагаад асууж үзмээр. Арчлалд чинь юу юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг бас харчмаар байгаа тий. Арчлалыг одоо арчлалынхаа нөгөө институтсгээл ингээл одоо засаглалын хонол мол 300 жилийн өмнөх ч тий. Одоо ойлгох хугацаа болчиход байна шүү дээ. Монтесгийн он шүү дээ. Энэ чинь хааны хажууд нөхөр шүү дээ. Тэгэл тэр хааны хажууд ингээл хаанда ийм байх хэрэгтэй юм байна гэл энэ тэгээд ингэж гаргасан он шүү дээ. Тэгээд тэрийг одоо ингээд бид нар ярихаар ингээд нэг тийм галзуу юм өөдөөс тайлбарлаж яриад тийм. Тэгэхээр энэ зүгээр л бид нар яагаад гэж асуугаад ингээд Google дээр яагаад ийм бэ? Яагаад миний мөнгө татвар төлөгчдийн мөнгө гэж үзээд байдгийг төр гэдэг юмд мөнгө байдаг юм уу? Яагаад мөнгө байдгүй ингээд асуугаад өөртөөсөө үзчихмээр байгаа байхгүй.
Яагаад хар гаргийн хүн ингээ Монголд ирээд ингээд хүнийг жирэмсэн болгоод байсан юм байсан ингээд тэр нь юу юм эдэргээ хайгаад үзэхгүй тэгээ тийм байх боломжтой юм уугүй юм уу? Одоо тэгээд өнөөдөр бид прокурор ингээл бас гаргаж томилж шít тэр нь бол. Тийм томилчлоо. Энэ прокурор хууль шүүхрээ хараагаад байдаг тий. Ер нь нэг арчсан нийгмийнх нь хууль шүүхнэр нь яаж байх ёстой ингээд уншчих. Яагаад гэл асуугаад үзэж ирэх. Тий. Яагаад энэ юм яадаг юм бэ гэж харчих юм бол ойлгох юм байна. Өнөөдөр бол тэр прокурорын хилцүүлүүдээр их хурлын юмнуудыг харж байхад бол би бол ганц хоёр гишүүдэд л жоохон баярлууштай ганц нэг үг хэлж ин лээ. Бусдын ч тэгэл авах юм алгалаа. Алга байлээ. Яг үндэ энэ прокурор яаж хараад тус байх талаар тий тэр талаар шийдлүүдийн нэрээс хэлж байгаа Тэмүүжин л. Тэмүүжинээс нэг ч хүн дуграагүй нэрээ шүү. Одоо яаж прокурор хараад тусаар үндэстөрчдийн нөлөөгөөр яаж байх ёстой юм бэ гэдгийг тэжээ бол Тэмүүжин гишүүн бол одоо тэр нэг хинүүс зориулж тэр сонгогдож байгаа прокурор зориулаагүй байхгүй. Бид нар энийг ингэж өөрчлөхгүй болохгүй нэ гэдэг их хурлын гишүүд. Юус үндсэн суур хийх ажил нь их хурлын гишүүдүүд тэр шүү дээ. Яаж хараад тусаар болох юм бэ? Энэ яагаад ингэ гацаад байна? Яагаад мохордолд ороод байна гэдэг. Тэгээд өөр нэг гишүүн хэлсэн тэр нь 100% саналаар томилогдож байлаа шүү дээ. Тийм 100% шүү дээ. 100% томилогдож. Гайхамшигтай мундаг хүн бололтой юм аа. Гэтэ тэр авилгалын индекс нь аимшигтай бололоо тийм. Авилгалтай тэмцэх газрын дарагч гэсэн шүү дээ. Тэгээ авилгын индекс чинь эн чинь манай улсын төлөө тэр нэг 7 улс ч юм шүү дээ. Мачидлаа авилга авсан байл шүү дээ. Тийм билээ. Манай улсын төлөө. Тэгэхгүй байсан бол бид нар чи байр дээр зүгээр хойшоо ууртан. Хараад шүү дээ. Аюултай бодлоо. 7 улс чи мачидлаа авилга аваад тэгээд ер нь гэхдээ тэр улсуудад чи ингээд хараад хөөгөө үзэхлээр ер нь манай артлт хэм бэ нэ гэхлээр дандаа дайман болдог тийм иргэний дайман болдог. Бомб хоорондын дайм болдог. Тийм улсууд байгаа байхгүй. Африкийн хэдэн улсууд нэг Афганистан шашны юутаа нэг тийм хэдэн орнод л байна. Манай оноо бол яг хэвээрээ. Манай оноо бол хэвээр байгаа. Муу уртлын 7 улс ч гэсэн өдрийн нөгөө авилга авч иж манайхыг урагшлуулсан байлээ шүү дээ. Орноо найдлах нь тэгээд яг тэгээд ийм юм байгаад байгаа маа. Тэгээд хүмүүс нэг жоохон монголчууд бид чи юм штэ. Түрүүн дээр яг Оюнбат хэлээд байгаа шиг бүгдөө авилгыг үзээ ядан заяа. Тэгсэн мөртлөө өгшөө найз чинь тэнд ажилладаг юм ба штэ. Чамд нэг 5 цаас өгч чи тийм ажилтдаг өгчгөр мөнгөний аваад бүтээн. Бүгдөө авилгах дуртай. Бүгдөө хулгайчиг үзээ ядан. Бүгдөө хулгай хийх дуртай. Ийм хүмүүс ахгүй юу. Бүгдөө эрх чөлөө тусгаар толтнол их орон морон гэж ярина. Тэгсэн мөртлөө бүгдөө Оросыг колони байхыг хүсдэг. Бидний сэтгхүү бидний байгаа харин шиг юм ээ. Энэ 90-ад оны их үед байсан. Яг одоо хүртэл яг энэнгээрээ ингээд харцсан хувьсгал ялаа 35 жил болж байгаа. Яг энэ сэтгхүүгээр ягаад социализм үед хулгайч байсан юм бэ гэхээр социализм үед материал техникийн бааз бүрдүүлжсэн учраас хувийн өмчийг хоригдсон байсан байхгүй. 1964 онд юу цэдэн бэлгэдэг хүн чинь Монголд хувийн өмч байхгүй боллоо социализм яллаа гэсэн байхгүй. Гэтэл яг хүн өөрийнх нь хүс сонирхол бол хувийн өмчтэй байхыг хүсэжсэн байхгүй. Тэгээ бүгд хулгайч болсон. Бүгд хулгайч. Тэр социализм үед бүгд авилгач байсан. Яагаад гэвэл тэр манаачд нэг 5 цаас өгөөд тэндээс очиж хулгай их зорилготой байсан. Бид нар ерөөсөө тэгээд Оросын колони улс байсан. Яг одоо сэтгхүүтэй тэр яг зөв бусд оронд Америк жишээ нь энэ харанхуй ухар мөчд ийм юмд итгэдэг хүмүүс нь 18% байдгийн. Европт бол энэ харьцангуй бага штэ 6 8 за энэ 10 гарчих юм бол Германд аюулын арга гэж үздэг. Ийм харанхуй хүмүүс нь манад 32% байгаад байгаа хгүй энэ харанхуй юм шууд юмд итгэдэг юм харанхуй 32% байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ 32% ч өөрөөр хэлбэл нөгөө нэг санал өгöd байгаа хувьч нахгүй нөгөө нэг одоо манай энэ Халтмаагийн Бат тулгад те манай нам дээр нь явжсэн энэ Мөнх Баясгалан Сайн хүүгийн Ганбаатар те тэгэл энэ Бат Зандан Мандан гэсэн нэг юм оркуудад тэгээ одоо энэ отхон энэ Монскгийн Баярхуу өдргээд энэ шинэ намын нэг юм галзуу хүн оркуудад цэрэн мэрэн эдэрт итгэдэг хувьч нь 32% байгаад байгаа байхгүй. Одоо энэ Монгол Ардын намд итгэдэг хувьтайгаа нийлээ 32% байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр 23-45% нь энэ хүмүүстэй тэгээ энэ нэг юм оркууд энэ нэг юм харанхуй ухар мөчтэй жинхэнэ ард түмэн байхгүй энэ ард түмэнд амьдралаа өргүүлэхгүй тулд эдгээр нь энэ төр арсенал буюу эрүүл саруулаар асуудал ханддаг тэр 45%
аливаа юмд бас нэг эргэлзэж заримдаа тэр доош ороод заримдаа ингээд нэг өөрийн байр суурьтай болоог байгаа тэр 23% тэр энэ 32% амьдралаа сүрүүлэхгүй тулд өөрсдөө нэг юм тэтгэвтэй олцох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За тэр цаг гарan болчихлоо. За тэгээд манайх 2025 оны 4 сарын 27-нд эрхчлөө манай эрхчлөө модуль цамхаг манай байгууллагаас 4 сарын 27-нд эрхчлөөний төлөө эр зоригтнуудтайгаа хамт морондоо морццгоё гэдэг уриалаад байгаа. 4 сард 0 эрдэнэ засгийн газар 0 эрдэнэ огцруулахын төлөө явна. 4 сарын 27-нд 90 онд эрхчлөөг авчирсан эр зоригтнуудыг хамт сэрэж хамт морондоо морццгоё. Тэгээ залуучуудаа бас нэг дээрээ тэгээд бидэнд төсөв их хэрэгтэй байгаа. Бид нар 55 орчим сая төгрөг босгох. Тийм заашгүй. Төсвийн задаргаагаа ингээд тавиад байгаа шүү дээ. Тийм заашгүй төлөв болгоныхын төсөлд тавиад байгаа шүү. Тэгэхээр бидэнтэй хамтраараа тэгээд донешн өгөөрөө бидэртэй хамтраараа бид бүх хүмүүст нээлттэй байгаа. Ялангуяа аж ахуйн нэгжүүд та нарыг хамтраасаа гэж хүсэж байгаа. Бүгдөө энэ чөлөөт нийгмээ хамгаалж өгөхгүй болоод яг хөө тэр талбай дээр очиж чадахгүйсэн ч гэсэн оролцоогоо хангаа тий. Тэгээд бидэнтэй хамтраараа тэгээд төрийн бус байгууллагууд олон улсын төрийн бус байгууллагууд хамтраа олон улсын байгууллагууд бидэнд битээ санхүүжилтээр яагаад гэвэл энэ Монголын дотоод асуудал учраас олон улсын байгууллагууд гадаадын хөрөнгө оруулалт компани битээ өгөөрөө. Тий, гадны хөрөнгө оруулалт компаниас бидэнд гадаадын хариалт иргэд бас битээ өгөөрөө. Тий. Тэгэхээр энэ Монголын улс төрийн дотоод асуудал учраас бусдад нь бол нээлттэй гэдгийг бүгдөө санхүүжилт өгөөрөө уриалдаг байгаа. Тийм байна тий. За баярлалаа. За ингээ өндөрлөх үү. За баярлалаа. Баярлалаа хөлгөө аханд. Баярлалаа. Тий.